шүү дээ. Сайдын тушаал нь бол яг аялал жуулчлалын зориултаараа л гээд гарцсан байж байгаа тийм. Тэгэхээр тэгчээд авчаад өөрсдөө барилга барьсан байгаа байхгүй орон сууцны барилга барьсан. Энэ компаниуд дээр болохоор бид нар хамгийн энэ экосистемийг бол тэр чигээр нь хохируулсан байгаа шүү дээ. Тэгэхээр экологи эдийн засгийн хохирлыг тооцох хэрэгтэй. Энэ хохирлыг тооцох ажлыг бид нар эхлүүлсэн байж байгаа 36 аж ахуй нэгжүүдээр одоо хохирлын тооцсон байж байгаа. Бид нар одоо нөхөрлөө тэр төлбөрийг авна. Тэгээд үлдсэн аж ахуй нэгжүүд нь бүгдд нь хохирлын тооцно. Тэгээд хохирлын тооцсноор тэр мөнгийг яг тухайн энэ сүйдсэн газрынх нь одоо нэгсэндээ богдхан уулын хамгаалах, байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах хэрэгтэй байхгүй юу? Ер нь богдхан уулын байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанд газар ашиглалтны төлбөрөөс сүүлийн хэдэн жилд бол нэг ч одоо төгрөгөд зарцуулагддаг байгаа. Энэ нөгөө зориулт өөрчилсөн аж ахуй нэгжүүдээр болохоор зөвхөн байгаль орчин ногоон хөгжлийн яамны эрх мэдлийн асуудал биш байгаа байхгүй юу? Өнөөдөр тэрэн дээр бол жишээл барилга хот байгуулалтын яам, барилга барих зөвшөөрлийн өсөмж гэдэг юм уу ингээд олон дамжлагууд байж байгаа. Тэгэхээр бусад энэ байгууллагуудтай энэ асуудал дээр хамт ингээд оролцоо шийдлээ гаргаад явсан байгууллагуудтай бид нар эхний ээлжийн төрийн байгууллагуудтай бол бид нар одоо зөвсөлцөх ёстой. Яагаад ийм шийдвэр гарав? Одоо эрх зүйн зохицуулалтын хувьд бол энэ салбар дундын зохицуулалт муу байна гэсэн жишээ гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар аль хуулийн дээр ямар одоо зөв зохицуулалтыг хийж ийм асуудалд дахиж хүрэхгүй байх вэ гэдэг дээр бид нар шийдлээ гарсан болох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр байгууллагуудтай бид нар ойрын үед хамтарч ажиллана. Барилга хот байгуулалтын яам руудаа бид нар одоо албан бичгүүдийг хөрвүүлж байгаа. Яг ийм тохиолдол дээр яагаад барилгын зөвшөөрлүүдийг жишээл олгосон бэ гэдэг юм уу те. Тэгэд ийм зохицуултыг хийгээд тэгээд яг байгаль орчин ногоон хөгжлийн яамны мэдхгүй асуудлыг бодвол их хурл юм уу те бид нар засгийн газартаа тавиад шийдвэрлэх хоттойгоо нийлээ шийдвэрлэх иймэрхүү асуудлууд байж байгаа. Тэгэхээр богдхан уулын орчимд амьдарч байгаа 700 өрх айлын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа. Дээрх 700 өрхөөс болж нийслэлийн сая 300 мянган орчим иргэний эрх ашигыг зөрчөөд дархан цаазд газрыг тэдний эзэмшилд үлдээх үү эсвэл өөр чиглэлээр буюу зориултын чиглэлээр цаашид ашиглах уу гэдэг асуудлууд давхар урган гарч ирж байгаа. Үүний шийдлийг мэрэгжилтнүүд дараах байдлаар харж байна. Тэгэхээр яг тусгай хамгаалалтаа газар нутгийн тухай хуулинд, газрын тухай хуулинд бол яг энэ тусгай хамгаалтанд авахаас өмнө байсан иргэдийн асуудлыг бол төхөн олгоод нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцахаар хуульчилсан байдаг. Тэгээ нэг жишээ бол манайд тустай одоо тахих нутгшуулах төсөл хэрэгжиж байгаа. Тэгээ энэ Голландын засгийн газрын тэтгэл санхүүжилтийн төсөл одоо 10 хэдэн жил маш амжилттай хэрэгжсэн төсөл байгаа л да. Тэгээ эдний хамгийн гол үр дүн юу байсан гэхээр зэрэг тусгай одоо хамгаалалтаа газарт одоо авахд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ажил байсан. Иргэд бол эхлээд бол маш дургуутчихсэн. Гэтэл одоо 10-аад жилийн үр дүнд бол иргэд бол бүгд одоо тусгай хамгаалтаас гараад одоо хамгаалтаас гарч одоо суурьшсан. Одоо л тэр иргэд бүгд баярлж байгаа. Яагаад тэгэхээр тэнд одоо тахих, зэрэг, гөрөөс зэрэг те нэг зэрлэг амтд суурьших буцаад нөгөө байгаль маань өөрөө одоо унган төрхөө хадгалах нөхцөлийг бүрдүүлж одоо ингээд жилдээ одоо 9500-аад жуулчд одоо ирж энэ одоо байгалийн сайн сайхныг үзэх боломжийг бий болгосноор бол айгу үр дүнтэй төсөл болж хэрэгжиж байгаа. Бусад манай хамгаалалтаа одоо газруудад ч гэсэн бид нар тусгай хамгаалтанд орсон тохиолдолд иргэдийг бас нүүлгэн шилжүүлэх ажлууд үе шатаагаар явуулдаг. Гэтэ одоо бол манай зайсангийн хувьд бол арай онцгой өөр байна. Яагаад тэгэхээр зэрэг зайсанд бол иргэд бол 6-700-аад өрхүүд суурьшсан. Гэтэл иргэд өөрсдөө бол энэ бол тусгай хамгаалалтаа газар юм а. Энд бол иргэд амьдрах боломжгүй гэдгийг бол олон жилийн туршид бол мэдсээр ирсэн. За энэ төр засагч гэсэн тал дээр бол анхаарч ажиллаж ирсэн. Жишээлбэл одоо 1982, 83 те 88 оны үед бол иргэдийг бол нүүлгэн шилжүүлэх ажлуудыг хийж ирсэн. Гэтэл энэ шилжүүлэх ажлаар иргэд бол өөрсдөө үлдсэн иргэд бол байгаа. Дээр нь нэмж бас иргэд нэмж ирж одоо тэнд газар байр дохол байшин худалдаж авч тэгэхээр одоо нэмэр байшин нэмж одоо байшин барьж суурьшсан байгаа л да. Тэгэхээр иргэд маань өөрсдөө одоо энэ хууль бус гэдгээ бол мэдсээр байгаа мөртлөө энд бол одоо амьдарч байгаа. Гэтэ бид нар бол иргэдийн асуудлыг бол маш одоо ихээр ойлгож байгаа. Мэдээж одоо тэднэрт одоо төрөөс бол газар тэдэр өмчилж аваагүй, эзэмшиж аваагүй гэдгийг бол ойлгож байгаа. Гэтэ Монгол улс бол ганцхан одоо зайсан гэдэг бол газраар бол хязгаарлагдах ёсгүй. Тийм ээ. Одоо жишээлбэл хаан уул дүүрэг Баян зүрх дүүрэг гэдэг их дүүргүүд бол газрууд сүүлийн жилүүдэд маш их олгосон шүү дээ. Зохион байгуулалтаар газрууд олгогдсон. Энэ дээр бол манай иргэд бол өөрсдөө санаачлагтай ажиллаад тэнд хүсэлтэд тавиад одоо газар авах боломжууд бол маш олон байсан. Тэгээ энэ боломжууд бол манай иргэд бол бас өөрсдөө хамрагдаж чадаагүй. Зөвхөн одоо эндээ бид нар байх ёстой. Бид нар одоо энд өсөж төрсөн гэдэг одоо үзэл бодолтойгоо л одоо энд байгаад байгаа. Ер нь бол төрийн зүгээс ч гэсэн одоо иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг бол зохион байгуулахад одоо нийслэлийн засаг дарга, хаан уул дүүргийн засаг дарга одоо засаг дарга нар бол маш одоо анхаарал тавьж тийм ээ
санаачлаг гаргаж ажиллах юм бол энэ иргэдийн асуудлыг бол шийдвэрлэх ууланд бол хуулийн бол боломж байгаа. Экологийн тэнцвэрт байдал гэдэг улс орны хөгжилд хамгийн чухал байр суурийг эзэлдэг дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болох Америкийн нэгдсэн улс ч гэсэн дархан цаазд газартаа бол иргэдээ оршин суулгах, өмчлүүлэх, эзэмшүүлэх эрхийг олгож байсан гэвч энэ хамгийн буруу шийдэл байсан юм а гэдгийг мэрэгчлэтнүүд тухайн үед олж харж дээрх шийдлээсээ эргүүлээд ухарж байсан гэдгийг байгаль орчин ногоон хөгжлийн яамны мэрэгчлэтнүүд хэлж байгаа. Манай улсын хувьд ч гэсэн дээрх жишгийг дагаж байгаль орчноо унган өрхөөр нь хадгалж улс их орныхоо нүүр царай болгох үүднээс дархан цаазд газарт амьдарч байгаа иргэдийг болон аж ахуй нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тавигдж байна гэдгийг хэлж байна.